Бүсийн онцлогын эмчилгээний төвийн лабораторийн тасаг 2008 оноос хойш бүрэн автомат аппаратаар тоногдсоноор бүх төрлийн шинжилгээг эрүүл мэндийн даатгалаар үн төлбөргүй хийж байгаа. Энэ ч утгаараа тус тасаг тогтмол ачаалалтай ажилладаг, байнгын ачаалалтай ажилласны улмаас цусны болон биохимийн шинжилгээний анализатор эвдэрч доголдол үүсэж байна. За энэ асуудлыг шийдвэрлэх, мөн цаашид лабораторийн тасгийн ачааллыг бууруулахад авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар эрүүл мэндийн газар, Бүсийн онцлогын эмчилгээний төвийн удирдлагууд, Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар санал солилцлоо. Шинжилгээний аппаратыг засварлахаар Улаанбаатар хотоос инженер ирсэн бөгөөд ойрын 2 хоногийн хугацаанд хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна. Сүүлийн үед гараад байгаа доголдол гэх юм бол нэгдүгээр аппарат хоногт хөрөмж илэгдэл, хоёрдугаарт болохоор ерөнхийдөө өвчлөлч их байгаа юм шиг байна. Дээрээс нь ачаал ихтэй холбоотойгоор бол аппаратууд маань асуудал гараад одоо ойрын 2 хоногт бол гематолог, биохимийн аппарат бол эвдрэл гарсан. Тэгээд ерөнхийдөө харилцагч компаниудтай ярилцаад одоо инженерүүд бол ирээд засаж байгаа. Маргааш одоо нөгөөдөр гэхэд ерөнхийдөө бол ажилд орчих болов гэж бодож байна. Тэгээд бид нэр өнөөдөр Өрхийн эрүүл мэндийн төвүүд тэгээд амбулаторийн засаг тэгээд Бүсийн онцлогын эмчилгээний төвийн удирдлагуудтай хамтарсан уулзалт ярилцлага хийгээд одоо энэ ачааллаас яаж хэрхэн гарах вэ? Тоногд хөрөмжөө хэрхэн яаж одоо зөв ажиллуулах тал дээр нэлээд их санал сэтгэл солилцсон. Тэгэд бидний хийсэн одоо энэ уулзалтын үр дүн утгагүй гарч эхлэх бах. Аппаратууд маань ч гэсэн засагтаад одоо утгагүй ажилд орно. Бүсийн онцлогын эмчилгээний төвийн лабораторийн аппарат засагдах хугацаанд иргэд Өвс Бадрах, Учралт Баяр, Мэнд Цэцэн, Мөнх Сүндрэл Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд цусны шинжилгээг өгөх бүрэн боломжтой байгааг хэлж байна. Тэгэхээр яг үгээр 4 Өрхийн эрүүл мэндийн төв дээр нодлон бол аймгийн төсвөөс цусны шинжилгээний анализатор бол нийлүүлэгдсэн. Тэгэхээр одоо бол яг үгээр 4 Өрхийн эрүүл мэндийн төв бол цусны шинжилгээ хийх бол бүрэн боломжтой байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол хорооллын хэсэг бол Өвс Бадрах Өрхийн эрүүл мэндийн төв дээр бүх шинжилгээнүүдээ өгнө. Дэмжих бол Дэнж Эрдэнэ баг бол Учралт Баяр Өрхийн эрүүл мэндийн төв дээр гордын хэсгүүд бол Мэд Цэцэн Өрхийн эрүүл мэндийн төв дээр Мөнх Сүндрэл дээр бол багцаал тосгоны иргэд бол цусны шинжилгээг өгнэ. За цусны шинжилгээ бол жирэмсэн болон хүүхдүүдэд бол өнгөө хийгдэнэ. За бусад хүмүүст бол 5,000-аар хийгдэнэ. За энэ бол төлбөр биш. За энэ ягаад 5,000 гэсэн гэхээр тухайн урвалжуудын орж байгаа зардал бол байгаа. За цусны шинжилгээ, шээсний шинжилгээ бол бас аюул ачааллэгтэй очир ихтэй байгаа юм байна. Тэгэхээр бол одоо бүх Өрхийн эрүүл мэндийн төв бол шээсний шинжилгээ их боломжтой. За шээсний шинжилгээг бол бид нэр 2013 оноос эхлээд хийцэн учраас шээсний шинжилгээнд дэр бол ямар нэгэн асуудал байхгүй. Тэгэхээр иргэд бол ерөнхийдөө бол Өрхийн эрүүл мэндийн төвүүдээр 100% шээсний шинжилгээг өгч болно. Яг цусны шинжилгээнд дэр бол яг өшөө нарийн өөрчлөлт гарсан шинжилгээнүүдийг бол бид нар ялгаж салгаад Бүсийн онцлогын эмчилгээний төв рүү цөөхөн хүмүүсийг бол явуулж аншиг бол тодруулах бүрэн боломжтой байгаа. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шээсний шинжилгээг тухайн шинжилгээний урвалжийн үнээр буюу 1500 төгрөгөөр хийдэг байна. Мөн эхо, зүрхний цахилгаан бичлэг, шээсний шинжилгээ, хеликобактер, 6 төрлийн түргэвчилсэн онцлогоор дох, тэмбүү, сахар, элегний БЦ вирус илрүүлэх шинжилгээ Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хийгддэг тул иргэд дээрх шинжилгээг өгөхийн тулд заавал Бүсийн онцлогын эмчилгээний төвд хандах шаардлагагүй гэдгийг онцолж байна.